Монгол ороод байгаасай. Монголын нийтийн дуу гэж энэ сайхан зүйл рүү бас өөрийгөө татаж энэ зүйлд бас сонирхолтой болж яваагийн маань өдрөл бол аавын маань буюу ээжийн маань буюу шиг гэж би боддог. Энэ миний одоо хөшөө аавын өвлжөө. Энэ бууцсан дээр би яагаад өнөөдөр ирсэн гэхээр бас аавын маань тоглож өссөн газар малаа хариулж олон сайхан адуутайгаа ноцолдож байсан тийм л сайхан нутаг, тийм сайхан үлгийн нутаг гэж бодож өнөөдөр энэ газар хөшөө аавынхаа өвлжөөний газар ирчээд сууж байна. Манай өвөө аав их номтой олон их тус буян үлддэг тийм сайхан хүн байсан юм лээ. Тэгээд шар хөгшин гэж нэртэй. Тэгэл хүмүүс ерөөсөө тасардгүй. Олон жилийн дараа энд ирээд нэлээд сайхан энерги авч нутагтаа ирээд нутгийнхаа энэ сайхан уул хангайд мөргөж сайхан сүсгэлж одоо жил болгон би ирэх дуртай. Жил болгон ирээл нутгийнхаа уул усанд мөргөөл одоо энэ тэнд л одоо бүх талд нь гарч сан тавьдаг. Сая аюугаа цэлүүг байсан шүү дээ. Тэг нутагтаа ирэх болгонд надыг ирэхээр бороо ингээл ордгийг аюу сонио. Одоо энэ хардаа яг орох нэ. Аавынх маань олон сайхан шарга адуутай. Шарга, цагаан, одоо бор, зээр зүсмийн тийм олон сайхан адуутай айл байсан. Тэгээд би чинь аавын борлог морьд гэж дууга соёлын тэргүүний ажилтан одоо манай дууг маань зохиож өгсөн, шүлгийг зохиож өгсөн төмөр утгатай шүлэг захиасан. Тэгээд аавын борлог морьд гэж сайхан дуу бас бүтэж буянжрал дуу маань дуулсан. Харин урван дуутай миний лавын хүлгүүд минь дөө. Миний лавын хүлгүүд минь жоохон байхдаа нэг зээрдмөр үйж сайхан хатирдаг зээрдмөр үйдэг байлаа. Зээрдмөр маань бас суманда ганц хоёр айраг төрөвтэй. Тэгээ ерэн голдуу их юмнаас өргөдөг тийм зээрдмөр байсан. Тэгээд нэг манай өлгийн сум байдгийг. Өлгийн сумынхаа наадамд очиод зээрдмөртэйгээ уралдаал явж ирсэн чинь зүүн талын одоо 4 сур тасгаад тэгээд 4 сургуу би 3 дугаар байранд орж ирсэн шүү дээ. Сумын наадам болон хоёрын морио оролдуулчаал өхөө барилдчихдаг. Оройн давхиж орж ирсэн сумынхаа клубт орж хөгжмөд тоглодог. Тэгэл өглөөний 6 цаг хүртэл морь гадаа уяатай. Хамгийн анх одоо хөгжим сонирхолтой болсон гэх юм бол Баттэлгэр гээд манай өлгийн сумаас нэг залуу ирж. Тэгэл тэр залуутаа нийлээл хоёлаа нэлээд их хөгжим турт хоёлаа сонирхолтой. Баттэлгэр сайхан баян уур тоглодог. Тэгэл баян уурыг нь сурчсан гээл. Тэгээд ерөөсөө тэр манай сумд ганцхан хөгжимтэй хүн бол манай нах цаах соёлын төв эрхлэх хийж ийсэн. Нах цаахындаа очиод л өдөржингөө гуйн да хоёул. Тэр хөгжмөө өгөхгүй тэгээд өдөржингөө сууж байгаа л ахийнхаа эхнэрээс л хөгжмийг нь арай гэж гуйж ингэж аваад л хөлдөө байшин дотор ороод өстө тоглож өгнө дөө. Тэгээд дараа нэг өдөр ахийнхаа одоо амбаарнд хөгжмийн тоглож байгаад гинт хэрэгээ орс чинь манай нах цаах зогсож шүү. Тэгээ баригдаад нилээ сандарсан шүү. Тэгээ тэр өдрөөс хойш сумынхаа одоо клубт сумын хөгжимчнэр 6 дугаар ангиас эхлээл ажилласан шүү дээ. Өглөө орой 8 цагаас өглөө 6-7 цаг хүртэл бүжгийн хөгжим тоглодог.
Монгол Улсын соёлын дэргэний ажилтан ая зохиогч Пүрэв Сүрэнгийн шилдэг уран бүтээлүүдээс бүрдсэн Монгол ороо байгаасай уран бүтээлийн тоглолт. Цээлхэн уянгалаас дуу хоорон гарал тагтай. Цэлэг уулжин нутаг минь өвгдийгөр он байг. Цэлэг уран Заншлаараа байг. Учран залгах түмэн минь өрөөлтгөө байг. Цээжинд дүүрэх гомог шилмэн Монгол орон байгаасай. Монгол бүлгүүр 19 цаг. Пүрэв Сүрэнгийнхээ Монголоор байгаасаа тоглолтын дээр уулзцгаая. 2015 оны 1-р сарын 19-нд 19 цагаас Монгол бүхэн өргөөнд Монгол ороо байгаасай уран бүтээлийн тоглолт. Шинжлэх ухаан технологийн сургуульд би одоо элсэн орж дулааны хив автомат гэж мэрэгжлэр дүүргэсэн. Манай ангийн багшиг Эрдэнэ цэцгийн сайхан хүн байсан. Тэгээд оюутан байхдаа урлаг соёлын ажлыг бол ер нь шинжлэх ухааны технологийн сургуульд олон сайхан найз нөхдийнхээ буянгаар олон сайхан залуучуудын эрчийн нэрийг шингэсэн тийм сайхан сургуулиас одоо өөрийгөө бас таньж олж ингэж бас авсандаа хязгааргүй баярлаж явдаг. Оюутан байхдаа би чинь оюутны шинжлэх ухааны технологийн сургуулийн оюутны урлагийн их наадам гэж наадмыг анх санаачил зохион байгуулж тэрнээс хойш одоо бараг 10 гаруй жил болж байгаа хаа. Тэгээд олон сайхан залуучуудтай нэгдэж найз нөхдүүд маань тэнд сурч боловсрч тэднийхээ бас хүч дэмжлэгтэй урлаг гэдэг энэ сайхан зүйл рүү бас татагдаж байсан. Ер нь манай сургууль чинь сүүлдээ бараг урлагийн сургууль болсон шүү дээ. Тэгээ манай ээж намайг тэгдэгс чи урлагийн сургууль сураад байна уу? Технологийн сургууль сураад байна уу? Манай шинжлэх ухааны технологийн сургуульд одоо проректор хийж гин инх чаргал гэж захирал маань эрчим хүчний сургуулийн захирал байлаа. Тэгээд оюутан байхад маань цахилгаан хөгжим одоо авчир хөрвсрээ ингээд анх манай сургууль бас цахилгаан хөгжмийн хамтлагтай байх хэрэгтэй. Тэгээд анх одоо Ямаха гэж хамгийн үнэтэй хөгжмийг л тухайн үед одоо номингоос худалдаж авч ингэж миний хүслийг биелүүлж өгч ирсэн. Миний ч байтугай одоо олон сайхан залуучуудын хүслийг биелүүлж өгч ирсэн. Инх чаргал багштай бас баярлалаа гэж хэлье. Олон сайхан найз нөхдүүд маань тэр хөгжмөрт тэгдэж өнөөдрийн одоо энэ яваагийн маань бас ачгавья гэж би бас бодож явдаг. Бид нар чинь ангиараа сайхан дуу манай ангийнх чинь бол ангиараа дуулдаг, ангиараа хөгжим тоглодог сонио анги байсан шүү дээ бас. Тэгээ ангийнхандаа ч гэсэн бас энэ өдрийг мэндийг хүргэе. Би бол олон сайхан найз нөхдүүдтэй өнгөж өөрийгөө бас бодож авдаг. Миний найз нөхдүүд бол жаргахад маань цуг байдаг, зовход маань цуг байдаг. Гэрэн хүн бол зовлон жаргал хоёр хүнд үргэлж одоо мөнхөд хамт байх. Хүний одоо найз нөхөд л гэж би бодож байгаа. Ингэж бас явдаг. Тэгээд найзуудаа зориулсан, та бондор дүүгээ манд улсан миний найзыг сайхан дуус түм олонд хүрч та бүхний маань одоо гуулах дуртай дуунуудын нэг болсон гэж би бодож байна. $2003 онд одоо миний хамгийн анхны уран бүтээл болж Төмөн олонд хүрсэн босоо хямртай ирхэн гэж Монгол Улсын соёлын дэргэний ажилтан дуучин Лослын Болдбаатрын маань дуулж Төмөн олондоо өргөж өгсөн гомбын бүрүүд орчин шүлэг босоо хямртай ирхэн гэж энэ дуу маань байдаг. Энэ хойно цам гаруудын хүйж юм л да. Энэ яг одоо миний сууж байгаа газар бол Саруухан яваа гэж манай Улаастай өвтгдөг. Тэгээд энэ уул усаж харахаар хүн үнэхээр онгошгүй харахгүй л дээ. Тэгэл захиалж хийлгэсэн. Ер нь нэг сайхан ирхэний тухай дуутай бол. Өөрийгөө ч гэсэн ганцаараа гарч ирээд би чинь босоо хямртай ирхэн шүү гэдээ бас магтчдаг. Энэ дуугаа би шинжлэх ухааны технологийн их сургуулийн урлагийн зааланд багш Түв Сүрэн гэж багштайгаа гомбын бүрүүд орж хатагаа хамт сууж байгаа энэ дуугаа зохиож байсан. Тэгээд тэр үед ч одоо ягаад ч
манай Болдбаатар ч гэсэн бас яг тэр үед тэр дуу гарах үеэр манай тэр урлаг зааланд бас ирж бид нэр сайхан найзлах гэж явж ирсэн. Дараа нь одоо энэ Отгоон Баян мөнх гэдэг дуучин Даймагээ залуу хоёр данх босоо хэмэрт ирэх хүнээ Ласлын Болдбаатарт аваач гэж дуулуулаач гэж анх санал тавьчихсан. Тэгээ одоо тэр цагаас хойш бол одоо нэлээд олон жил өнгөрсөн байна. Энэ дууг дууснаас хойш 3-4 жилийн дараа дахиад энэ дуу маань шинжлэгдэж хийгдээд 2008 оноос дахиж одоо Анир студийн захирал Алтуу гэж хөгжмийн найруулгыг хийж тэгээд анх босоо хэмэрт ирэх хүмүүс тав хүндээ бас хүрч Монгол залуучууд болгоны дуулдаг ийм сайхан дуулсан. Энэ дуунаас хойш бол одоо олон сайхан дуунууд гарсан. Эцэндээ бол нэг 400-500 гаруй дуу Монгол түмэн байна бас хүрсэн байна. Тэгээд энэ бол баггүй одоо миний хувьд бол амжилт гэж би боддог. Монгол Улсын соёлын дөрвөн ажилтан ая зохиогч Пүрэв Сүрэнгийн шилдэг уран бүтээлүүдээс бүрдсэн Монголоороо байгаасай уран бүтээлийн тоглолт. Зээлхэн уянгалаас дуу хоорон гарал тагтай. Элэг дуучин нутаг миний өвгийгөр он байг. Занчлаараа байг. Учран залгах түмэн минь өрөөлтэйгээ байг. Цээжинд дүрцэх омог шилмэн Монголоороо байгаасай. Монгол бүхэн 19 цагт хөрвсрөнгийнхээ Монголоороо байгаасаа тоглолтын дээр уулзцгаая. 2015 оны 1-р сарын 19-нд 19 цагаас Монгол бүхэн өргөөнд Монголоороо байгаасай уран бүтээлийн тоглолт. Цэнгийн бороо хайдахоо шаргал солонго татадал шамбодын уран шиг гэрэлтэдэхөө хатан тоодын урсгалонхоо хас монгон оттайдахоо Сүүлийн үед би бас хэд хэдэн дуу дуулж байгаа. Тэгээд энэ Богдхан уул гэж Монгол Улсын ардын уран зохиолч төрийн шагналт Балжирийн Дагвантгаатай хийсэн нэг сайхан Богдхан уул гэж дуу хийсэн. Ягаад тэгэхээр энэ сайхан хайрхны ард одоо гараг 2 сая гаруй төм уулныг маань одоо нуруундаа өөрчөө энэ сайхан уулыгаа бас магтаж тус савдгийг нь баярлуулъя гэж бодож энэ сайхан дуугаа бас хийсэн. Тэгээд ер нь жоохон сүүлийн үед дуулж байгаа. Хэдэн сайхан дуунууд дуулж байгаа. Тэгээд удахгүй бас тав хүндээ клип болоод мөн одоо FM радиогоор ч гэсэн бас тав хүндээ бас хүрэх байхаа. Тэгээд миний хийж байгаа миний санаж бодож явдаг зүйл болгон маань дуу уран бүтээлээр мань намжиж тав хүнд хүрж байгаа гэдгийг бас хэлье. Энж толгодын дээгүүр наран гигээд ирэхээр тэгжин аллаг цэцгээс сэргээд ирнэхөө энд ухалаас чамаага бодохоо эвэрүүн сэтгэл минь баясаад ирэх юм аяархан сэлзэсэн сайнхэд аяс хийгээд Айлсигээ дуулъя гэж дуугаа би анх хийж яхад тэр ширүү жонц ах маань надад анх шүлгийг авч ирж өгч ирсэн. Тэгэхээр дуугаа хийсэн тэр үед бол надад юу бодож ирсэн хэрэг яг одоо ингээл зөөлхөн илвж байгаа энэ салхи. Яг одоо тэр дуун дээр бол явдаг байхгүй. Ингээл яг нутгийн зүг рүү ч юм ингээл хөдөө гараал ингээл бодогдохоор салхи ингээл нүүр илвдэг, хацар илвдэг. Аяархан илвсэн одоо салхи айлсигээ дуулъя. Яг үнэхээр өстой яг тэр дуугаа би одоо яг ингээд энэ сайхан ангад ирээд яг бодож байгаа. Үнэхээр л одоо ингээд хацар илбээд л
одоо сайхан ус нуур цэлийж ус нуурын маань энэ сайхан болыг бас цөнд үрж байна. Өрнийн салхинд цөнд үрдэж уулсын хэртэн цасан сэмжрээд байдаг шиг. Сэтгэл хөөрөхгүй байхын аргагүй юм сайхан дэлгэр нүдэд төрж ирсэн дээс баярлж явдаг. Уулсын хэртэн цасан сэмжрээд эхо ирж байгаа цагасайхан эхо сэрж байгаа цагасайхан уран бүтээлээ хийгээд ирэхэд хань маань сайхан цайтай намайг шөнө хүлээгээ сууж идэхэд би баярлж явдаг юм аа. Баярлалаа. Энэ сэгийг би хандаа өгсөн. цаараач харуусал гонь автчих хавилээ энгисгэр гоёгүй хатаарч сэвшэр салхин дэжинд чихвилээ энгисгэр гоёгүй хатаарч сэвшэр салхин дэжинд чихвилээ энэ үдэш мартагдашгүй үдэш хэрвээ энэ үдэш мартагдашгүй үдэш байх юм бол ирж яваасаг сайхан байна гэж миний тодтогдгийн учир юм. Ягаад гэвэл хөгжмөн зохиолч минь өөрийнхөө зохиосон дууг өөрөө нь дуулж үзэгчдийн хүргэнэ гэдэг бол мартагдашгүй сайхан учир л байдаг юм. Тэр тусмаа дахиад хэлчихье. Эх хүн ятгатай дуулах Монголын их амар амгалаа. Хандаа зориулсан олон сайхан дуунууд бий. Хамгийн анх одоо зөөлөн бороо гэж чимд гэж хүний шүлгээр зөөлөн бороо гэж сайхан дуу хандаа зориулж хийж байлаа. Тэгэхээр тэр цагаас хойш олон сайхан ханийн тухай хандаа зориулсан дуунууд бас нилээдгүй гарсан. Хайрын дуунууд бол нилээдгүй бас олон гарсан. Аав ээжийн дуу бол аав ээж нутаг усны дуу одоо морины дууч гэдэг юм уу дуунууд бол миний дууны ер нь 50 гаруй хувийг эзэлдэг. Хайрын дуу бол ер нь голдуу их зөнхөлдөг. Харцаар ивэлсэн миний жаргалын дуунэ эхо алтан хорвоомэр амьдарч үйдэмгүй эхо трайхан чимээ аккад надад заяах үедээ
Би дуу хийхдээ бол хүний дотор байдаг бүхэл одоо муу мухай зүйл нь гараасаа аз жаргал ирээсээ мэдээж одоо жаргалтай ч хүн би бас зовж байгаа ч хүн би тэг юм болгоныг бас сайхан дуугаар тайлаасаа гэж би өөрийнхөө хийж байгаа дуунуудыг би тэгжэл уран бүтээл энэ дуу уран бүтээлийг хийд. миний нутгийн сайхаар анирдонхон хөвсөн хорлын шоо сайхан гэр бүлүүд аз жаргалтай сайн сайхан амьдраасаа хил амгүй хэрүүл тэмцэлгүй юм сайхан аз жаргал бас олон сайхан Монголын ирээдүй болсон залуусыг маань ивэгээсэ гэж би бас бодож явдаг. Монгол ороод байгаасаа тэр намраа сайхан намраа энэ жил бол сайхан дулаахан намар болж байна. Дулаахан намраа дуулъя гэж утсан. Тэгээ сайхан морьтой гарч ирье гэж утсан. Тэгээд монголчууд маань одоо маш их мотоцикл ундаг болж. Морь бол сайхан шүү дээ. Одоо ингээл надаас бол юу ч нэхэхгүй. Тэн сайхан морьтой дээр доороос бид сая гарч ирлээ. Тэгэхээр одоо монгол хүн морьтой байж ээж одоо адуундаа хүртэл морьоор явдаг хүн хавар болсон байж тээ. Одоо сайхан морь малаа дээдэлж хүндэлж. Монгол хүний хамгийн л одоо эрхмэлдэг зүйл бол морь шүү дээ. Зүрх шиг холлоо хойлох салхи шиг хэрэтөө ургалж барихад орооч би унаад мордоход жарооч би зүснэ бүрдсэ Скрытый хас тамгатай шагаш хитэн атоо маннай атоо урсгаад намайг хүлээхгүй цасны төрүүчийг дуу хоорон дуртай дуу хоорыг хамгийн мэддэг юм л одоо ард юм. Мэдээж одоо дуу гэдэг бол хүнийг дотроос нь цэвэрлэж муу мухай зүйл болгоныг нь гаргаж идэг. Ер нь дуулсан хүн дуулахаараа л хүн ер нь дотроос ариусч идэг шүү дээ. Ер нь
Хөрөвсрөн гэж энэ хүний дотоод сэтгэл юунд оршиж, юунд амилж, юугаар тэгдэж явдаг юм бол гэж бас тийм олон маань бас бодож л байдаг гэж боддгийг. Мэдээж хүний дотоод сэтгэл бол нэгнийгээ хайрлах, нэгнийхээ одоо аз жаргалтай байлгах гэдэг юм уу? Нэгэндээ сайн сайхан нэг хүсэх. Бүх зүйлсээр дүүрэн байж л одоо хүндлэл дээдлэлтэй байж бүх зүйлсээр л одоо дүүрэн байж миний дотоод ертөнц бол аз жаргалтай явдаг юм болов уу гэж боддог. Аз жаргал байна л гэдгийг бол мөнхөд бодож явах хэрэгтэй. Хүн сэтгэлээсээ юмд илүү их сайн хандаж, сэтгэлээсээ юмыг илүү хүндэлж, дан ялангуяа одоо хүнийг илүү хүндэлж, хайрлж чадхал юм бол хүнд эргээд тэр буян заяа ирнэ л гэж би бодож байна. Тийм учраас бол дандаа л одоо хүн тус болохыг боддог, дандаа л хүнд одоо аз жаргал бэлгэлхийг боддог. Монгол улсын соёлын дөрвөн ажилтан ая зохиогч Хөрөвсрөнгийн шилдэг уран бүтээлүүдээс бүрдсэн Монголоор байгаасаа уран бүтээлийн тоглолт. Цээлхэн уянгалаас дуу хоорон гарал тагав. Цэлэг дуулжин нутаг минь өвгдийгөр он байг. Заншлааран байг. Учран залгах хүмүүс минь өрөөлтөйгээ байг. Цээжинд дүрцэх омог шилмэн Монголоор байгаасай. Монгол бүхний 19 цаг Хөрөвсрөнгийнхээ Монголоор байгаасаа тоглолтын дээр уулзцгаая. 2015 оны 1-р сарын 19-нд 19 цагаас Монгол бүхэн өргөөнд Монголоор байгаасаа уран бүтээлийн тоглолт. Хамгийн анх 6 настай байхдаа анх ээжтэйгээ сумынхаа тайзан дээр гарч анх дуулж ээж маань ятга тоглоод л нөгөө хэцүү бэрхэд хүүгэн сургасан хэт холын ухаан байж хөөг ээж ятга тоглоод би юунд дог анх дуулж ирсэн. Тэгээд манай сумынх намайг дахиулах гэж нэлээд үтсэн гэсэн. Тэгээд болонд очсон учраас дахиж гарч ирж дуулаагүй юм гэсэн. Тэгээд олон жилийн дараа сайхан уран бүтээл хийж хүмүүс олонтойгоо олон сайхан уран бүтээлээр уулзаж байгаа минь. Тэр миний улан чигдэж одоо байсны маань хариу юм болов уу гэж боддог. Ээжтэй бас хайртай, өдий зэрэгтэй өсгөж хүний дайтай явах энэ сайхан эхлэлийг манай ээж тавьж одоо хүртэл одоо сайхан нэрийг дандаа л нэг 2 өдөр уцаар ирэх болохоор манай ээж над руу загнал. Чи яагаад алгуулчих вэ гээл заримдаа 7 он чинь тэгэл 7 хоногийн бүр бол баларна шүү дээ. Хүний сайхан хорвоод жаргаж амьдрахсан ичиг харин дулаан сэтгэлдэн эрхэлжил явахсан ичиг Жог ажил хөтөлбөртэй л хэлээд ээжийнхэн цайг очиод уучгаар сайхан ажил бүтдэг. Жаахан үрчин доожогидо жаргаж уйлаарай миний лээжээ сэтгэлдээ минь сүргэж залбирдаг болохоо итгэл минь
болох эжмийн зөндөөнд намайг хөтөлдөг юм да шүдрийн туснаар ундадаж сүүнийн дээжээр дутмаад би жарганда Зэрэгтэй явж байгаа минь аав минь буян гişиг гэж бодож явдаг. Аавдаа зориулж би хямар төссөн аав гэж сайхан дуу хийж ирсэн. За мэдэн дүүрэн хайран за дивэрчи дээлэх шүтэн минэ хөвөм заяаны хайран хямар төссөн санах юм хорвот хосби хоёр бүрэмэ хотгоор хүндэтэл бурхад юмаагүй Монгол Улсын соёлын дэргэний ажилтан ая зохиогч Пүрэв Сүрэнгийн шилдэг уран бүтээлүүдээс бүрдсэн Монголоор байгаасаа уран бүтээлийн тоглолт. Цээлхэн уянгалаас дуу хоорон гарал тагав. Цэлэг дуулжин нутагч минь өвгдийгөр он байг. Заншлааран байг. Учран залгах хүмүүс минь өрөөлтгөө байг. Цээжинд дүрцэх омог шилмэн Монголоор байгаасай. Монгол хөрөнд 19 цагт Пүрэв Сүрэнгийнхээ Монголоор байгаасаа тоглолтын дээр уулзцгаая. 2015 оны 1-р сарын 19-нд 19 цагаас Монгол бүхэн өргөөнд Монголоор байгаасаа уран бүтээлийн тоглолт. Манай намрын гол үнэхээр одоо олон зуун жил бидний умдаасан ийм сайхан гол. Монгол Улсын соёлын дэргэний ажилтан бие жаргалагчийн дуулдаг давгийн жаргал сайхан ах маань шүлгийн хэлж байна. Миний аялгаагаар утсан өмнгийн гом нутаг морин уурын чуулгатай хийсэн сайхан дуу байдаг. Энэ сайхан нутаг орон төрж өссөн яг миний хувьд дотроо дандаа бодож явдаг юм гэвэл энэ сайхан сүрлэг уус энэ их говь хангаа болсон сайхан газар бол би сүрэнд нь дарагдж л явдаг юм шүү дээ. Тэгж л боддог. Тийм учраас магадгүй ийм сайхан сүрлэг хангаа дээр нь одоо бидэнд өгж байгаа энэ сайхан энергийг бол би надад өгж байгаа сайхан хайр шиг байдаг л гэж би ойлгодог. Тэгээд энэ сайхан уул ус хангаа бүх ургамал ан амтнд тэгшэрсэн ийм сайхан нутаг орн бол магадгүй миний аялгау хийж байгаад энэ аялгау маань бас ийм сайхан юм та маань холбоотой юм болоо гэж бас бодож явдаг. Яа миний алтан хонтовон тэсмэн арван байдын мадран Энэ Монгол орн бол баялаг шүү дээ. Тэгээд дандаа л одоо хааж очсон л бидний эх орн л учраас одоо бид нэр байгаа газар болгоныгаа магтаж явах хэрэгтэй, сүсгэлж хайрлаж явах хэрэгтэй гэж би бодож байна.
худгооден хүичнэрдэг нутаг минь авдээчрээд аруун нагшин Монгол Улсын соёлын дэргэний ажилтан ая зохиогч Пүрэв Сүрэнгийн шилдэг уран бүтээлүүдээс бүрдсэн Монгол ороо байгаасаа уран бүтээлийн тоглолт. Цээлхэн уянгалаас дуу хоорон гарал тагав. Элдүүжин нутаг минь өвдгийгөр он байг. Цэнхэрийн уран заншлааран байг. Учран залгах түмэн минь өрөөлтэйгээ байг. Цээжинд дүүрэх гомог шилмэн Монгол ороо байгаасай. Монгол бүхэн 19 цагт Пүрэв Сүрэнгийнхээ Монголоор байгаасаа тоглолтын дээр уулзцгаая. 2015 оны 1-р сарын 19-нд 19 цагаас Монгол бүхэн өргөөнд Монгол ороо байгаасаа уран бүтээлийн тоглолт. 2010 онд анхны цомог маань гарч 16 дуунаас үрдсэн. Босоогийн мөрт ирхэн гэж цомог маань гарч исэн. Цомгоос үрдсэн тоглолтоо 2010 оны 1 сард анх хийж байлаа. Зэрийн шаргал дэмжидээр ханаа ширлэн тухалсаа зэрэгдээ хатирсан талда хангалбыг уужарахсаа зөвхөн Монголын хоо нүдэлчүүд минь урсан бидээ зоргоор амьдрах хормодоо босох хэмрэ Тоглолтод маань олон сайхан уран бүтээлчид оролцож хамгийн анхны юм гэдэг бол бас хамгийн сэтгэлд дотно хамгийн одоо их буян хайрлсан ийм сайхан тоглолт анх болж байсан. Тэр тоглолт маш гоё халуун болсон. Тэр тоглолтын дээр би ятгахтай бас 2-3 дуу дуулж үзэгчдэд мэдлж хамгийн одоо анхны зүйлүүд бол одоо энэ уран бүтээлд ороход энэ уран бүтээлүүдийг цаашаа өргөжлүүлж хийхэд хамгийн анхны цомог хамгийн анхны одоо тоглолт хамгийн анхны үзэгчид одоо намайг маш одоо урам зориг хайрлаж байсан. Тэр цагаас хойш одоо аялал хийгээд дуулъя да ирж яваа цаг гээд олон сайхан тоглолтууд олон сайхан үзэгчдээр дүүрэн ийм сайхан халуун тоглолтууд болж байлаа. Толгодын дээгүүр наран гигээд ирэхээр тэгжин аллаг цэцгээс сэргээд ирнэхөө тэндүү холоос чамаага бодохоо эвэрүү сэтгэл минь баясаад ирэх юм аяархан сайнэхэд аясхийгээд дуудыдаа. Монгол Улсын соёлын дэргэний ажилтан ая зохиогч Пүрэв Сүрэнгийн шилдэг уран бүтээлүүдээс бүрдсэн Монгол ороо байгаасаа уран бүтээлийн тоглолт. Цээлхэн уянгалаас дуу хоорон гарал тагав. Элдүүжин нутаг минь өвдгийгөр он байг. Цэнхэрийн уран заншлааран байг.
Учран залгах түн минь өрөөлтэйгээ байг. Цээжинд дүрцэх омог шилмэн Монгол орон байгаасай. Монгол бүхий 19 цаг хөрвсрөнгийнхээ монголоор байгаасаа тоглолтын дээр уулзцгаая. 2015 оны 1-р сарын 19-нд 19 цагаас Монгол бүхий өргөөнд Монголоор байгаасай уран бүтээлийн тоглолт. Хамгийн сүүлд ирж байгаа цаг гэж тоглолт маань бас Монгол бүхий өргөөнд хийгдсэн. Цомог маань ч гэсэн ирж байгаа цаг сайхан гэж нэртэй цомог гарч тоглолтын дээрээ бас би сайхан дуулсан. 9 ятгахтаа анх удаа тайзан дээр гарч дуулж илаа. Тэгээд тоглолт бол маш халуун болсон. Тухайн үед үзэгчид одоо хаалгаар багтахгүй өөр сандал олдохгүй юм тоглолт болж исэн. 2013 онд 1 сард болж исэн. Сэрхэн бороо содон хөлдөг сайхан зэгстэй нуур чимээ турсгал сайхан уцах шовод ирж би цагн сайхан үнэж ухаарад дуулжил уужрах сайхан сайхан сухорвоо чисаа Хайрдмар уйрмар данцахан Игэн шүү орчдом чигээ Хорвод мордудмар үнэхээр сайхан Сайхан шүү хорвоо чи сайхан Хайрдмар уйрмар данцахан Игэн шүү орчдом чигээ Хорвод мордудмар үнэхээр сайхан Сайхан Эрхэм бүлэгчид та бүхэнд чин сэтгэлийн дадлага илэрхийлье. Монгол улсын ардын жижигчин нэр зохиолч орчуулагч Эрдэнэтийн оюун гэж манай театрын агуу их зүтгэлтэн байсныг та бүхэн санаж байгаа бох. Тэр багшаас бид нар хамгийн сайхан тоглолтыг ямар тоглолт гэдэг юм бэ гэхэд тоглолтын төгсгөл болчиход байхад үзэгчид суудалдан сууж байгаа тоглолтыг хамгийн сайхан тоглолт гэдэг юм аа гэж хэлсэн. Би та бүхнээс ганцхан зүйлийг асууя. Манай хөгжмөн зохиолч Бүрөөсрөнгийн энэ үеийн тоглолт сайхан байв уу? Оо баярлалаа та бүхэнд. Хөгжмөн зохиолчийн маань сэтгэл зүрхэндээ тээж явсан тэр хүсэл мөрөөдөр ирж байгаа цаг бүхэн сайхан байх болтугай. Ирж байгаа цаг бүхэн таны зохиох аялгау дуу бүхэн сайхан болтугай. Агуу сайхны дотроос ард түмэн таны дууг дуулж явах болтугай гэсэн эрүүл өргөё. Баярлалаа. Монгол ороод байгаасай. Монгол улсын соёлын дөрвийн ажилтан ая зохиогч Бүрөөсрөнгийн шилдэг уран бүтээлүүдээс бүрдсэн Монголоор байгаасай уран бүтээлийн тоглолт. Цээлхэн уянгалаас дуу хуурн гарал тагын. Элдүүжин нутаг минь өвдгөр он байг. Цэнхэрийн уран заншлааран байг. Учран залгах түн минь өрөөлтэйгээ байг. Цээжинд дүрцэх омог шилмэн Монгол орон байгаасай. Монгол бүхий 19 цаг хөрвсрөнгийнхээ монголоор байгаасаа тоглолтын дээр уулзцгаая. 2015 оны 1-р сарын 19-нд 19 цагаас Монгол бүхий өргөөнд Монголоор байгаасай уран бүтээлийн тоглолт.